Сайн уу амар мэдчихэд бид төнхлийг зорьсон товчрын мэдлэлээ хүргье. Төнхөлд олж байгаа мөсний проектын удаа Монголын явгaalхалтын холбооныхон оролцохоор зорьсон байгаа. Төнхөл явахаа өмнө оройн манай дөрөв гарч хүнсээ цуглуулсан байгаа. Улуу гучгэд бид бүхэн талбай дээр уулзсан байгаа. Талбай дээр зураг авахуулаад тэгээд төнхлийн зөв хөдөлцгөөсөн. Бид 14-лээ 3 машинтай явсан. Холбооноос 2 том автобусаар бас хүмүүс явсан. Ирэхэд 150 гаруй хүн энэ үйл ажиллагааг зорьсон. Төнхөл тосгондоо ирээд өдрийн хоолоо идээд тэгээд хөтөлбөрт арах хэмжээнд оролцохоор бид явсан байгаа. Нээлттэй үйл ажиллагаа болж өндөрлөөд бид бүхний халгалт маань эхэлж байна. Овоон дээр ирээд бүх халахчид маань овоогоо тойроод цааш халахалтаа үргэлжлүүлсэн. Бид хараагал дээгүүр халахж байна. Төнхөл бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй тосгон байна. Тэгээд анхудаа ярьж байгаа сэтгэл маш их өндөр байгаа. 100 заавал ирнэ. Саяын төвд ирээд үйл ажиллагаа эхэлсэн. Манай шагаан маань нийт халахчдаа зориулаад 3 дугаар аяа өргөсөн байгаа. Тосгоны клубт жинхэнэ хан завцгаасан да манайх. Бид сертификатаа гардан аваад үйл ажиллагаа маань өндөрлөлөө. Хот руу хөдлөөд хээр ширгээ засаад бидний парти маань эхэлсэн. Зөндөө дөргиж дуулж бүжиглээд тэгээ бид бүхэн өндөрлөөд гэрийн зөв хөдөлсөн. Хамтдаа гоё дурсамжтай ирсэн залуучуудаа баярлалаа. Маш гоё үйл ажиллагаа зохион байгуулсан Сэлэн аймгийн явгaalхалтын холбооны хамт олондоо баярлалаа. Мөн тэргүүн баярхуу ахтаа баярлалаа.